форматаа тохируулсан болвол хуудасныхаа бүтцийг мөн адил өөрсдийнхөө шаардлагад нийцүүлж тааруулах боломжтой. Жишээ нь танд эдгээр торлсон тэмдэглэгээ хэрэггүй байж болох юм. Тэгвэл та бүхэн Edit Type дээр товшоод Graphics бүлэг дээрээс шаардлагатай сонголтуудыг хийж болох юм. Бидэнд захлах тэмдэглэгээ буюу эдгээр дөрвөн булангийн хар тэмдэглэгийг харуулах эсэх, лавлах тор буюу эдгээр хуваалтуудыг харуулах эсхийг шийдэх сонголтууд байна. Мөн та бүхэн хүсвэл тайлбар бичих хэсэгт зориулсан хүснэгт үүсгэж болох юм. Үр дүнд нь захлах тэмдэглэгээ лавлах тор маань алга болж өглөө. Мөн бидэнд нэмэлтээр тайлбарт зориулсан хэсэг гарч ирлээ. Эдгээр цэнхэр торнууд нь танд зургаа шаардлагатай хэмжээнд нэг форматаар өргөхөд туслах болно. Хүсвэл та бүхэн эдгээр цэнхэр товнуудыг хэвлэх болон хэвлэхгүй байх боломжтой. Хэрвээ та хэвлэхийг хүсэхгүй байвал булангийн үснэгтээ сонгоод хөтөж тор гэсэн Instance Properties-ийн чагтыг авахд хангалттай. Энэ нь зөвхөн таны сонгосон загварт нөлөөлдөг байгаа. Тиймээс уг параметрыг Global параметртай холбосноор хэлбэрхэн гүйцэтгэх боломжтой. Бүр эсвэл та бүхэн Do Not Plot болон бусад ижил төрлийн плагинуудыг ашиглах боломжтой.